Нөхөрлөл хөгжил наадамд оролцсон нөхөрлөлүүдийн нэг нь Хинтээ аймгийн Дадал суманд үйл ажиллагаа явуулдаг Дэлүүн болдог нөхөрлөл. За тус нөхөрлөл анх 2018 онд байгуулагдаж битүү модны гарал үүсэл болоод үүх-түүхийн талаар жуулчдад мэдээлэл өгдөг байсан байна. За одоо харин битүү модны унган төрхийг алдагдуулгүйгээр сэлбэр бэлэг дурсгалын бүтээгдэхүүн их болжээ. Мөн Дэлүүн болдог овоогоо цэвэрлэж, аялагчдад хог хаягдалгүй аялахыг зөвлөж уриалдаг болсон байна. Тэгээд тэр орчмын газар орон нутгийг бүгдийг цэвэрлэдэг, өгдөө болгон бид цэвэрлэдэг. Тэгээд тэр овоон дээр сүүм үргэдэг зан заншлыг болгосон, сүүргээд жаахан бохирдчихсан одоо болгосон. Бид бол ерөөсөө тэнд хогийн цэг байлгадаггүй. Хогийн цэг тадчил юм бол хог дүүрнэ. Тэгэхээр ер нь одоо бол орчин үед хүн ухамсартай болцсон. Ер нь 80% нь бол хогийг хаяхгүй. 20% нь жоохон сахилахгүй би. Битүү мод нь байгалийн аясаар өөрөө нийлж ургадаг, дахин давтагдахгүй байгалийн бүтээл. Монголчууд эрт дээр үеэс альва гай барцад байгалийн гамшигт үзэгдлээс хамгаалдаг гэж үздэг байжээ. Харин одоо битүү мод ховордсон төдийгүй битүү модоор бүтээл хийдэг хүн ч цөөн болжээ. Битүү модыг ургаж байгаа модноос авдаггүй унсан байхад нь олж бэлэг дурсгалын бүтээгдэхүүн хийдэг гэдгийг онцолж байлаа. Тэр битүү мод нь өөрөө одоо ингэж ургасан байгаас ингэж битэрснэг ингэ битэн мод. Энэ чи манайх одоо голын урсгал хайрга дээгүүр ингэ хаягдсан байдаг байхгүй юу? Тэрийг түүж ингэ засч дээр нь шуум уу хийж амьдрууд барсаа хийгээд ингэ өртөг оруулж зардаг та. Байгалийн аясаар өөрөө онсон одоо тийм моднуудыг ингэж авч хэрэгжилж сүүнээр маркийн болгож байгаа байхгүй юу? Энэ чи ер нь тэгэл бүгдийн өрн зөвлгүүрд нь тэгэл бүх гар ажиллагаа орно. Одоо миний энэ хийсэн бүтээлийг болохоор манай ихнэр болохоор одоо энэ чимж лагтах бүх юм хийдэг байхгүй юу?